Өнөөдрийн хичээл бол санаануудыг харьцуулах болон эсрэгцүүлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Энэ нь IELTS IN speaking, болон writing, хэсэгт band, 7.5 ба түүнээс дээш оноо авахд зайлшгүй шаардлагатай ур чадвар юм. Санааг харьцуулах, эсрэгцүүлэх үед үр дүнтэйгээр ашиглаж болох нэгэн чухал хэлц бол while some argue for X, others contend that Y is more beneficial. юм. Энэ нь таны хариултыг илүү л хогтой уялдаатай болгож Fluency and coherence II, нэмэгдүүлнэ. Энгийн холбоос үгсийн оронд whereas, болон whilst, гэх үгсийг ашиглаж таны яриаг илүү академик болгох боломжтой. Эдгээр нь хоёр өөр санааг зэрэгцүүлэн тавьж эсрэгцүүлэхэд тохиромжтой бөгөөд grammatical range and accuracy IG, илтгэн харьцуулалт болон эсрэгцүүлэлтийг илэрхийлэхэд туслах хэд хэдэн чухал үгийг авч үзье polarizing, гэдэг нь туйлшрал үүсгэдэг гэсэн утгатай. paradoxically, Гэдэг нь үл ойлгохдохоор эсвэл эсрэгээрээ гэсэн утгатай. Харин conversely, санааг эсрэг байдлаар үргэлжлүүлэхэд ашиглагдана. Бидний түгээмэл гаргадаг алдааг авч үзье. Банд 6.1 төвшний хариулт нь young people like new technology, old people do not like it. гэж энгийнээр хэлж болно. Харин банд 8.1 төвшний хариулт нь While younger generations readily embrace technological advancements, older demographics often approach them with a degree of apprehension, prioritizing traditional methods. гэж илүү нарийн академик хэллэгээр илэрхийлэгдэнэ. Энэ хоёрын ялгааг анзаараарай. Энэ нь Lexical resource, болон grammatical range and accuracy IG. тодорхойлно. Одоо мэдлэгээ шалгацгаая. Urban areas offer diverse job opportunities. Rural regions boast a slower pace of life. Гэсэн өгүүлбэрт аль холбоос үг хамгийн тохиромжтой вэ? Сонголтууд бол But, however, whereas, although, зөв хариулт нь whereas, юм. Яагаад гэвэл энэ нь хоёр өөр санааг зэрэгцүүлэн харьцуулахад хамгийн тохиромжтой академик холбоос юм. Одоо бид хотын хөгжлийн өнгөрсөн болон одоо үеийн ялгааг харьцуулсан харилцан яриаг сонсож сурсан үг хэллэгүүдээ хэрхэн ашиглахыг харъя. Энэ хичээлээр бид санааг харьцуулах болон эсрэгцүүлэх янз бүрийн арга үг хэллэгүүдийг сурлаа. Эдгээр мэдлэгийг ашиглан IELTS IN, шалгалтад өндөр оноо авах боломжтой болно. Өөрийгөө тогтмол дасгалжуулж, сурсан зүйлсээ бодит харилцаандаа хэрэглээрэй. Баяртай.